Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үндэсний бахархал болсон үндэсний бичгийн хичээлдээ орё. Өнөөдрийн хичээлийн гарчиг маань дуудлага, ижил, бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр утгыг харьцуулан унших. За тэгэхээр дуудлага нь ижил хэрнээ өөрөөр бичигддэг үгсийн тухай өнөөдрийн хичээлээр үзэхнэ. Бүгдээрээ өнгөрсөн хичээлийн гэрийн даалгавраар эргээд сонцгаая. Өөрийнхөө уншсан номын тухай сэтгэлээд 40-50 үгэнд багтаан бичээд үндэсний хүчтэй хөрвүүлээрэ гэсэн байсан. За тэгвэл цацрал сурагчийн гэрийн даалгаврыг бүгдээрээ уншийе. Дээврийн өрөөн дээрх миний мөрөөдөл хэмээх номыг уншаад тэмдэглээ хөтөлсөн байна. Миний уншсан ном нь ямар ч хүнийг өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж шуудал босон хичээж зүтгэхэд хүргэдэг эд шидтэй гэж бодож байна. Би энэ номыг уншсанаар илүү том мөрөөдөлтэй болсноос гадна мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хүч чадал минь нэмэгдсэн хэмээн багштай даалгавар илгээсэн байна. Ингээд өнөөдрийнхөө үндэс хичээлдээ оръё. Багшигаа дураагаад хичээнгүйлэн сайхан бичээрэй. Ни су иг эн ол сиг нь олвол тайл хуу дуу мар ансиг нь олвол тайлахад амар. Олом иг н ол бол олмиг нь олвол тул ду мар. За эхний онч мэргэн үгс маань онсыг нь олвол тайлахад амар, олмыг нь олвол гатлахад амар гэсэн онч мэргэн үгс байна. Утгыг нь бодоод багштайгаа үргэлжлүүлэн цаашаа сайхан бичцгээе. Аштын мөр му го лон иг олъё. Аштын амар амгаланг олъё. Хэ мэ бэсү хэмээвэс он за бу ян ви лэт. Аштын амар амгаланг олъё хэмээвэс онц буян үйлд гэсэн байна. Дараагийн онч мэргэн үгсээ бичцгээе. Нагсан сансан хэрэг тань бүү төгсөн тул сайн
마라 гэлээ. За 3 дахь онж мэрэгэн үгс маань сансан хэрэгтэйнд бүтсэн тул сайхан амар гэлээ хэмээх үг байла. Одоо бүгдээрээ 3 хэсгээ тэмдэглэе. Эхний онж мэрэгэн үг, дараачийн онж мэрэгэн үг, 3 дугаар өгүүлбэрийг инхүү тэмдэглэлээ. За тэгвэл бүгдээрээ хэрхэн дарамтлаар бичсэнийг багшийнхаа хичээнгүйлэн бичсэнтэй гүйлгээ дахиад уншия. Онсыг нь олбол тайлхад амар, олмыг нь олвол гатлахад амар. Аштын амар амгалан олъё хэмээвээс онц буян үйлд сансан хэрэгтэйнд бүтсэн тул сайхан амар гэлээ. За тэгвэл энэ 3 онц мэрэгэн үгсэд ганц адил дуудагддаг хэрнээ 3 өөрөөр бичигдсэн үг байгааг та бүхэн минь сайн хараарай. Бүгдээрээ хараад ямар үг гэдгийг багштайгаа зүг ярилцъя. Эхний үг онсыг нь олбол тайлхад амар, олмыг нь олвол гатлахад амар. Амар хэмээх үг байна. Тэгвэл кирилл бичигт амар хэмээн бичих нь галхиар мөн амар хэмээн дутгана. За 2 дахь аштын амар амгалан олъё хэмээвээс онц буян үйлд монгол бичигт амар хэмээн бичих нь. За кирилл бичигт амар, галхиар амар. За 3 дахь сансан хэрэгтэйнд бүтсэн тул сайхан амар гэлээ. Монгол бичигт амара хэмээн бичих нь байна. Кирилл бичигт амар, галхиар амара хэмээн бичих. Тэгвэл яагаад ингэж нэг амар гэдэг үгийг кирилл бичигт ганцхан амар гэж байгаа хэрнээ монгол бичигт ингэж ийм олон янзаар бичээд байна вэ? Үүнийг юу гэдгийг өнөөдрийн хичээлээрээ үзье. Үгийг утгаар нь ялгадаг, өөр дүрсээр бичдэг, нэг авиагаар дууддаг үгсийг монгол бичигт дүрс ялган бичдэг үгс хэмээн нэрлэх нь байна. За тэгвэл бүгдээ дүрс ялган бичдэг үгээ жишээгээ харъя. Нэгдүгээрт амар хэлбэр зүйлийг монголчгээр амар, амар амгалан, амар тайван гэдэг үгийг амар, утга нь сайн амраарэ, сайхан унтаж амраа гэвэл амара. Нэр үг бол амар мод халуун оронд ургадаг нэгэн төрлийн мод байна. Энэ модын нэрийг амар хэмээн бичгэнэ. За эндээс ганц амар гэдэг үгийг 4 янзаар бичдэг гэдгийг та бүхэн мэдэж явлаа. 3 дахь, 4 дахь дээр нь бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Хэрвээ чиний бичгээд байгаа үг үйл үг байх юм бол ихэвчлэн сүүлээр төгсдөг. Нэр үг байвал ихэвчлэн цацлаг буюу орхицоор төгсдөг гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр эндээс мөн дүрс ялган бичдэг үг гэдэг маань ийм зүйл гэдэг шүү гэдгийг ойлгож авлаа. Онч мэрэгэн үгийг уншаад дүрс ялган бичих үгийг олж утгатай нь зөв харгалзуулаарай. Багштайгаа зөв бүгдээрээ уншия. Өгүүлбэр дээр авахыг мэдвэл өгөхөө мэд, өгөхийг мэдвэл авахаа мэд хэмээх онч мэрэгэн үг байна. Тэгэхээр та бүхэн маань хүнээс юм авах авсан бол түүнийгээ заавал эргүүлж өгөөрэй. Хэрвээ өгөхвөл заавал эргүүлж авахаа мэдэрэй гэсэн юм сайхан санаа байна. За бэ дээр үг яриа галтай ав адил асар их хөнөөл учруулах хүчтэй гэсэн байна. Үг яриа бол асар их хор хөнөөлтэй зүйл байна. Тэгэхээр найз нөхөдөө аав ээжтэй элгэн садан бүх хүнд дандаа маш сайхан үгийг хэлж дандаа сайхан үгээр харилцаж байгаарэ гэсэн санааг энэхүү өгүүлбэр илэрхийлсэн байна. Муу өгвөл ийм их хүчтэй гэдэг байна шүү. В өгүүлбэр арсланг барихад арга хэрэгтэй, авыг хийхэд мэх хэрэгтэй. За тэр аливаа зүйл бол арга хэрэгтэй, аливаа зүйлийг хүчээр биш аргаар шийддэг болохыг энэхүү өгүүлбэр бид бүхэн баталж өгч байна. Тэгэхээр энэ 3 өгүүлбэрт кирилл бичигт ганц адилхан дуудагддаг боловч монгол бичигт өөрөөр бичигдэж байгаа ямар үг вэ гэдгийг бүгдээрээ олж харцгаая. Зөв харгалзуулснаа багштайгаа ярилцъя. Эхний өгүүлбэр дээр ав хуу гэсэн үг байна. 2 дахь өгүүлбэр дээр ав адил гэдгийн ав байна. 3 дахь дээр ан авийн ав байна. Бүгдээрээ зурагтай харгалзуулъя. Авах гэвэл тэр яавлаг алимны зургийг альмиг биедээ өгж байна.
Хоёр дахь дээр тэгэхээр язгуурыг нь ав хэмээн бичгэн. Авах гэж бичээд язгуур нь ав байх нэ. Хоёр дахь зураг ав адил. Ав адил гэдгийг авыг хоёр хөөрхөн унууны авь адилхан унууны зураг байна. Язгуурыг нь ав байх нэ. Ав хэмээн бичгэн. 3 аба. Ан ав хийж байгаа нэг зураг байна. Тэгвэл ан авыг аба хэмээн бичгэн. За тэгэхээр гуруулаа адилхан ав боловч ав хөгхийн авыг ав, ан авын авыг аба, авь адилын авыг ав хэмээн бичгэн вэ шүү гэдгийг эндээс өнөөдрийн хичээлээрээ бид бүхэн мэдэж авах нь. Дараагийн дасгал руу оръё. Дараах дууг анхааралтай маш сайн сонсоорой. Дүрс ялган бичдэг үгийг олж тэмдэглэхийг хичээгээрэй. Багш та бүхэндээ нэгэн сайхан дуу хүргэе. Бүгдээрээ дуугаа маш анхааралтай сонссон гэдэгт багш нь итгэж байна. Тэгэхээр дуугаа анхааралтай сонсоод тэр дотор дүрс ялган бичдэг ямар үг байгааг бас ганц үгийг ч болов олж тэмдэглэсэн болов уу хэмээн багш нь найдаж байна. Тэгэхээр одоо энэ дууныхаа үгийг кирилл бичгээсээ бүгдээрээ маш сайн анхааралтай хараад эндээс дүрс ялган бичдэг кирилл бичигт нэг авиагаар дуудагдаад монгол бичигтээ 2, 3 төрлөөр бичигдэг ямар үг вэ гэдгийг бүгдээрээ олж харцгаая. Та бүгдийг олсон гэдэгт багш найдаж байна. Тэгээ багштайгаа ярилцъя. Хамгийн эхний үг дуу хэмээх үг байна. Дууны айзан тэгшиг дуу. Дуун дээр дуу хөгжмийн дуу, дуу авианы дуу, заамн жадны дуу гэх сэлэм жад зэрэг төмөр зэвсгийн өмнөх эрдэнэ хийдэг тэр зүйлийг дуу хэмээн нэрлэх нь байна. Дараагийн үг үүр маргааш үүрээ орхин нислээж хэмээг олж болох нь үүр дээр амьтны үүр цайх юм үүрх үйл үг гэсэн юм 3 утгыг илэрхийлэх нь үүр гэдэг үгийг олсон бол сайн байна.
Багшийн олсон 3 дахь үг нь хайр хэмээх үг байна. Хайр, сэтгэлийн хайр, хуушуур хайрах, за хоолыг хайрч болох гэсэн нэг санаа, хайр буюу хайрах чулуу гэсэн үндсэн 3 утгыг илэрхийлгэнэ. Бүгдээрээ эдгээр үгсээ монгол бичгээр дүрс ялган бичицгээе. За дүрс ялган бичиг та бүхэнд маань бас их хүндрэл бэрхшээлтэй байсан байх гэж бодож байна. Тэгэхээр багштайгаа хамтарч хэрхэн эдгээр үгсийг бичих вэ гэдгийг хамтарч ажиллая. Бүгдээрээ тэмдэглэж аваад нүдлэн тогтоогоорой. Дуу. Дуу чимээний дууг дагуу хэмээн бичгэн. За тэгээд дагуу нэг л уутай. За дуу хөгжимний дууг дагуу гэд 2 уутай. Дагуу хөг жим хэмээн бичгэн. Жадны дууг жадны доо уу хэмээн бичгнэ. Лээ та бүхэн маань эдгээрийг тэмдэглэж аваад маш сайхан нүдлэн тогтоогоорой. Дараагийн үг үүр хэмээх үг байна. Эхний утга нь амьтны үүрийг амьтны эгүүр хэмээн бичгэн. Хоёр дахь утга нь үүр цайх. За тэгвэл үр хэмээн шууд бичгэн. Гурав дахь утга нь юм үүрэх. Нуруундаа юм үүрэх гэвэл эгүүр хэмээн амьтны үүртэй адилхан эгүүр хэмээн бичгэн. Бүгдээрээ тэмдэглэж аваад маш сайн нүдлэн тогтоогоорой. Бидний олсон 3 дахь үг нь хайр хэмээх үг байсан. За эхний утга нь хайр сэтгэл, хайр дурлал гэдгийн хайр гэдгийг хайр хэмээн бичгэн. Хоёр дахь утга нь хайр чулуу гэвэл хайр гэдгээр нь шууд бичгэн. Хуушуур хайрах, хайрч болох гэвэл хагаари хэмээн бичгнэ. Тэгэхээр эдгээр үгсээ тэмдэглэж аваад маш сайн нүдлэн тогтоохоо мартваа хүүхдүүдээ. Бид бүхэн сая дүрс ялган бичдэг хайр, үүр, дуу хэмээх 3 үгийг хэрхэн бичих вэ гэдгийг багштай хамтарч мэдэж авлаа. Тэгвэл сая бид бүгдийн сонссон хүүхэд насны дурсамж дууныхаа эхний бадаг дахилтын хэсгийг дээр гарах энэ 3 үгийг хэрхэн утга ялган бичих вэ гэдгийг ажиллая. За та бүхэн маань утга тохирох үгийг нөхөж бичээрэй. Сая багштайгаа ярилцсан, ухаад ойлгоод авчихсан хичээл учир маш амархан байсан гэдэгт багш нь итгэлтэй байна. Эхний дууны айзамт эгшгэн хэмээн. Дууны айзамт эгшг гэхлээрээ дуу хөгжмөний дуу ахын байна. Дуу хөгжмөний дууг дагуу хэмээн урт дуутай бичгэн. Ингэж ütсэн бол чи зүг бичсэн байна. Хоёр дахь нь дэгдээхээ баг насн минь чи маргааш үүрээ орхин нислээж. Маргааш үүрээ орхин ниснэ гэдэг чинь амьтны үүр бахна. За амьтны үүрийн шилжсэн утгаараа хэрэгэлсэн байна. Лээрээ амьтны үүрийг эгүүр хэмээн бичгэн. Гурав дахь үг нь хайр татам хөөрхөн гэвүү. Мэдээж хайр чулуу гэсэн утга, хуушуур хайрах гэсэн утга биш учраас хайр татам, хайр сэтгэлийг татсан, хайр тэр хийн, эцгийн, багшийн, сурагчийн хэн байдгийг хүн болгоны тэр хайрыг татсан гэдэг утга байгаа учраас хайр хэмээн бичгнэ. Багш та бүгдээ гэрийн даалгавар өгье. Гэртээ өнөөдрийн хичээлээр үтсэн дүрс ялган бичдэг үгсээ аав ээжтэйгээ хамтран цээжлээд бие биенээ шалгаарай. Мөн сурах бичгийн 93 дугаар талын дасгал 3-ыг ажиллаарай. Уйдах цаг хугацаа биш, бүтээлчээр хөгжих цаг хугацаа бидэнд байгаа гэдгийг санаж өдөр бүр өөрийнхөө төлөө хичээж суралцаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа.